Хүн бүрийн амьдралд өөрчлөхийг хүссэн зүйл байдаг. Илүү их мөнгө, эрүүл мэнд, хайр, аз жаргал, мөрөөдлийн ажил, нэр төр, халуун дулаан гэр бүл. Гэвч ихэнх хүмүүс хүсэл мөрөөдлөө өөрчлөхийн тулд нөхцөл байдлаа өөрчлөх шаардлагатай хэмээн боддог. Флоренс Сковишн харин эсрэгээр нь хэлдэг. Тэрээр хүний амьдрал гаднаас биш, дотроосоо өөрчлөгддөг хэмээн тунхагладаг байв. Түүний хэлснээр бидний хамгийн хүчрхэг хэрэгсэл бол мөнгө, боловсрол, нэр хүнд, танил талын аль нь ч биш. Харин бидний өдөр бүр өөртөө хэлдэг үгс юм. Өнөөдөр бид Флоренс Сковишны "Таны үг бол таны шидэт саваа" номын эхний бүлгийг хураангуйлан судлах болно. Үг бол зүгээр нэг дуу аваа биш. Үг бүр дотроо дүр зураг агуулдаг. Үг бүр тодорхой мэдрэмжийг төрүүлдэг. Үг бүр хүний далд ухамсарт үр мэд сууж үндэслэдэг. Тиймээс бид юу ярьж байна? Тэр зүйлээ аажмаар амьдралдаа бүтээж байдаг. Хүн өдөр бүр мөнгө хүрэхгүй байна. Би угаасаа л азгүй. Амьдрал хэцүү байна. Бүх зүйл үргэлж миний эсрэг байдаг гэх мэтэр хэлсээр байвал тэдгээр өгсөн далд ухамсарт нь сууж удалгүй бодит байдалд биелэлээ олох болно. Харин хүн надад хэрэгтэй бүхэн зөв цагтаа ирдэг. Би хорвоо дэлхийн хамгийн язтай хүн. Орчлон ертөнц миний талд ажилдаг хэмээн ярьж эхлэвэл өөр дүр зургууд үүсэн, өөр мэдрэмжүүд төрөв, өөр бодит байдал руу шилж. Нэгэн өдөр санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон эмэгтэй Флоренс дээр иржээ. Тэр эмэгтэйд ердөө $2 байв. Ихэнх хүмүүсийн хувьд $2 бол айдас төрүүлэх тав. Харин Флоренс мөнгөний хэмжээг биш, ухамсарын төлөвийг нь харсан юм. Тэр ингэж хэлв. Энэ $2 тань өрөөе. Чамд шидэт төрөвч бий. Тэр төрөвч хизээж хоосордоггүй. Мөнгө гарах бүрт мөнгө иргэн орж ирнэ. Би тэр төрөвчийг мөнгөөр бэлхэн дүүрсэн байгаагаар харж байна. Шар дэвсгэртүүд, ногоон дэвсгэртүүд, чекүүд, алт мөнгө, ил бүх хангалуун бүхнээр дүүрсэн байна. Эмэгтэй хэсэг чимээгүй сууснаа. Зүрх минь үнэхээр мөнгөөр дүүрсэн юм шиг санагдчихлаа гэсэн гэдэг. Флоренс түүний мөнгийг өрөөх үед тэр эмэгтэй амьдрал нь өөрчлөгдөөгүй. Банкны тансан ч нэмэгдээгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь өөрчлөгдсөн байв. Тэр өөрийгөө бусдаас үргэлж дутуу байдаг гэж мэдрэхээ байсан юм. Тэр анхуйтайгаа хангалуун чинэлэг байдлыг мэдэрлээ. Үүндээ итгэж эхэлсэн тул итгэл нь тийм хүчтэй болсон тул Флоренцд өөрийнхөө $1 талархал болгон бэлгэлжээ. Удалгүй тэр эвсгүйд $6,000 бэлэг ирсэн байдаг. Флоренс энэ түүхээр нэг зүйлийг харуулахыг хүссэн юм. Хангалуун чинэлэг байдал гаднаас биш, дотроос эхэлдэг. Төсөөлөл бол мөрөөдөл биш. Төсөөлөл бол бүтээлч хүч юм. Хүн аливаа зүйлийг эхлээд оюун санаандаа бүтээдэг. Дараа нь тэр нь амьдрал дээр хэлбэр дүрсээ олдог. Тиймээс хүссэн зүйлээ хүчээр төсөөлөх гэж бүү оролдог. Харин биелсэн мэт мэдрэмжийг төрүүлэх үгсийг сонгох. Учир нь дүр зураг төрүүлдэг үгс далд ухамсарт хамгийн хүчтэй нөлөөлдөг. Гэвч хүний бүтээлч хүчийг хамгийн их хаадаг зүйл бол айдас нь. Айдас, эргэлзээ, түгшүүр, уур, гомдол, хорсол. Флоренсийн хэлснээр эдгээр нь зөвхөн сэтгэл санаанд нөлөөлөө зогсохгүй, бие махбодод ч нөлөөлдөг. Сөрөг үгс хүний эсүүдийг сулруулж мэдрэлийн системийг нь зочроож өвчин болон бүтлгүүтлийн үндэс болдог хэмээн үздэг байв. Аз жаргал бол тохиолдлоор ирдэг зүйл биш, харин дотоод сахилах бат гэж тунхаглаж байв. Нөхцөл байдал таатай байх үед тайван байх амархан. Харин бүх зүйл эсрэгээрээ санагдаж эхлэхэд тайван хിവэр үлдэх нь л жинхэнэ хүч юм. Нэгэн удаа далайд аялж явсан эмэгтэйд өглөөс эрэхт нүдхэн манан бүрхсэн байгааг олж харжээ. Хаашаач харсан саарл манан нарч харагдахгүй, тэнгис харагдахгүй. Гэвч тэр эмэгтэй айдас тавталгүй ингэж хэлв. Тэнгэрлэг оюунд манан гэж байхгүй. Би нарны гэрэл талархаж байна. Учир нь манан аль хэдийн арилсан. Тэд удалгүй нар гарч мананч сарны алга болсон гэдэг. Энэ бол цагаагаарын тухай түүх биш. Амьдралын тухай түүх юм. Учир нь хүн бүрт манан байдаг. Зарим хүний манан мөнгө, зарим хүний манан эрүүл мэнд, зарим хүний манан ирээдүйн талаарх айдас.
Манан ширтэх тусам манан өтгөрсөрлөдөг. Харин нарыг олж харах үед зам илүү тодордог. Иймээс өнөөдрөөс эхлэн өөрийнхөө амнаас гарах хэлдэг үгсээ анзаараарай. Та юу ярьж байна вэ? Айдсаа юу? Итгэлээ юу? Хаосрлыг үү? Хангаламж нэлэг байдлыг үү? Хохирогч болж байна уу? Эсвэл бүтээгч болж байна уу? Учир нь үг бол зүгээр нэг аваа биш. Үг бол чиглэл. Үг бол таны маргаашийг бүтээх, үл үзэгдэх хүч. Лоренс Гаушен бидэнд нэг энгийн атлах хүчрхэг үннийг үлдээжээ. Таны үг бол таны шидэд саваа. Тиймээс үгээ анзаар, үгээ хайрл, үгээ ерөөл болго. Өөрийгөө ерөө, үр хүүхдээ ерөө, хайртай бүхнээ ерөө, ажлаа ерөө, эрүүл мэндээ ерөө, мөнгөө дансаа ерөө. Амьдралд нь ерөөлийн өнгөөр цэцгэлэн гэдэг. Учир нь таны үг бол таны шидэд саваа.